За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд бүгдээрээ дөрөвдөг бичлэгээр уулзч байна. За тэгээд төр хугацаанд завсралсан удаан хүлээсэн хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд группээ сонгохоос өмнө хэд хэдэн зүйл ярих гэж байгаа. Тэгээд яг го группээ сонгож уншлагандаа ормоор болдог шүү. Комментэн дээр таймстамптай дараад үзчихээрэй. За тэгээд ярих гэдсэн үлдсэн хүмүүс маань үлдсэнд баярлалаа. За юу ярих гэж байгаа вэ гэхээр манай Монгол Oracle card буюу Монгол хөтсөр маань хэвлэлнээсээ гараад худалдаанд гарч бэлэн болсон. За тэгээд өнөөдрийнхөө уншлаган дээр зөвлөгөөний картуудыг Монгол Oracle card-аас авсан. За тэгээд та хэд маань уншлагаа өдөр дуусчаад тэгээд Монгол Oracle card-ыг маань авахыг сонирхож байвал Instagram хаягаар холбогдож болохоор байна шүү. За тэгээд удаан хүлээсэн та хэдтэй маш их баярлалаа. За өнөөдрийн уншлагаараа бас бидгээд ингээд шинэ орчинд намайг бас арай жоохон харах байдлаар уншлага хийж байна. За тэгээд бүгдээрээ уншлаганд оръё. 1-р групп, 2-р групп, 3-р групп. Мэдсэн өнөөдөр ингээд шинэ орчинд та бүгдтэйгээ ярих болж байна. За бүгдээрээ тэгээд бодож байгаа хүн маань таадалтаа юу бодож байна? Би тэгэхэд ер нь сэтгэл санааны хувьд ямар байна? Энэ харилцаа цаашлахаар эцсийн үр дүнд ямар хөө харилцаа байна гэдэг тал дээр харъя. За одоогийнх нь ер нь хамгийн гол том болж ирж байгаа энерги нь харилцаагүй холбоо тогтоогоогүй бие биентэйгээ яриаггүй жоохон утсан байж магадгүй. Хоёр талдаа чимээгүй болцсон. Уцаар ярих, чат бичих хэднэр нэх байдаг байсан байж бол нийтэнд хальт таардаг байж байгаад ч юм уу тийм. Одоо ерөөсөө тэгэж нэг суугаад яриха болцсон эсвэл за муухайгаар хэлвэл алга болцсон гэх юм уу. За тиймэрхүү байх шиг байна. За гэхдээ яг одоо та хоёрыг хүрээлж байгаа энерги нь буюу та хоёрын дундын энерги энэ харилцаа яг одоо хаана байна вэ гэхээр өөрчлөгдөх ёстой ч юм уу энэ харилцааг дуусгах ёстой гэдгийг хоёр талдаа хоёулаа сэн мэдж байгаа. Гэхдээ зүгээр л тэрийг мэдсэн хэрнээ эсэргүүцээд байх шиг байна. Групп нэгийнхэн маань буюу та хэд өөртөө бол тэр хүнтэй маш их хайртай, маш их сэтгэл зүрхээ зориулдаг. Зүгээр л байгаа бүх хайр халамж бүх хүнийгээ тэнд ингээд өгч идэг. Цаан талын хүн бол тий өөрийг чинь бол боддог, шохоорхдог, хайрладаг сэм тэр сэтгэл байгаа. Гэхдээ тэр сэтгэлээс нь илүү ажлааг их хайр ч юм уу, за ажил хийжэл мэрэгжил тэр болгондоо өгөх хайр нь илүү. Дээрээс буюу universe маань болохоор одоо бидний сахиуснууд дэлхийн ертөнд энэ харилцааг яагаад бидэнд явуулсан бэ? Яагаад ийм харилцаанд орсон бэ гэхээр дээрээс өөрийг чинь болоод цаад хүнийг тийм өөрчлөхийг их хүссэн юм байна. Бид хэд өөрчлөгдөх ёстой. Гэхдээ энэ өөрчлөлтүүд энэ харилцаа ер нь эцсийн үр дүнд дууслаач гэсэн нэг амар бэтгэрч чаналаад удаан гуйнаглаад байх харилцаа тийм харилцаа бол биш. Ягаад гэвэл өөрчлөгдсөн цагтаа хоёр талдаа хоёулаа аз жаргалтай сайхан баяр хөөртэй найртай сайхан байж чаднаа. Энэ харилцаа эцсийн үр дүнд хаашаа яваад байна гэхээр өөрийн чинь сэтгэж бодож байсан тэр найдлагаас бол өөр. Гэхдээ дууслаа гэд заавал тагчиг алга болдог хүн биш байх. Ажил мэргэжлийн хувьд бие биендээ тусалдаг ч юм уу эсвэл найз нөхөд болдог ч юм уу партнер байдаг ч юм уу тийм ээ. Яг нэг суучгаар хамт амьдрах заяаны хань бол биш. Гэтэл хамт амьдралт нь ямар нэгэн байдлаар үлдэх хүн байна. За тэгээд энэ харилцааны эцсийн үр дүнд бид хэд өөрсдөө ер нь ямар хүн тохирдог, ямар хүн тохирдгүй юм, би юу хүсдэггүй юм гэдэг тэр зүйлсүүдээ аягүй сайхан тодорхойлж сурж байгаа юм байна. За бид бүгдээрээ аягүй хурдан дуусчих шиг боллоо. Зөвлөгөөний карт авчих уу? За
тэгээд нэг амар тойруулж мойруулахгүйгээр айгуу сайхан шулуухан яг юм байна, тийм байна, ингэн тэгнэ гэл хэлцлээ шүү. За тэгээд хатуу сонсогдсон бол уучлаарай. Гэхдээ энд бол мэдээж та хэдтэй үнийг л хэлэх гэж ирсэн болохоор өөрийнхөө үнэнтэй тулгаар гэж гарч ирж байна. Өөртөө үнэнж, өөрийнхөө сэтгэл зүрхэнд үнэнж, өөрийнхөө дуу хоолойнд үнэнж дотроо мэдээд байдаг юм мөртлөө би тэгэд анхандаа ярьсан шүү дээ нэг энэ харилцаа дуусах ёстой гэдгийг ингээд цаанаас за уучлаарай яг дундуур нь тасарчлаа. За үргэлжлүүлэлт тэгэхээр өөртөө сайхан үнэнж байх хэрэгтэй байна бүгдээрээ. За тэгээд манай Монгол Oracle card тэгээд сүүлийн бичлэгнээр ярьж байсан Монгол Oracle card маань хэвлэлнээс гарсан. За тэгээд эндээсээ бүгдээрээ зөвлөгөө аваад үзье. Юу болж ийн яаж ийн. Яг сайн. Яа. Би сая өөрөө холж ирсэн шүү дээ. Би холсон шүү дээ. Та нар харсан шүү дээ. Би тэгээд энэ бол дээрээс өөрчлөгдөх ёстой цаг хугацаа гэж хэлсэн тийм ээ. Фокуслахгүй байх шиг тий. Өөрчлөлт. Тэгээд манай Oracle card хоногоо юм бичсэн байгаа. Зорилгодоо хүрээ гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл зорилгодоо биш арга барилаа өөрчлөөд үзээрэй гэд. За гэхдээ энэ нь биш тий. Би тэгэхэд яг үнэндээ заавал тэр хүнийг хажуудаа байлгах гээд байгаа даа яг биш аахгүй юу? Яг хайр халамж төвшин нөмөр нүүлэг хайж байгаа болохоос биш яг тухайн заавал энэ хүнийг хүлээгээд байгаа юм бол биш. Тийм болохоор одоо энэ өөрчлөлт өөрийгөө дотроос нь өөрчлөх, за тэгээд хандлагаа өөрчлөх гээд энэ зүйлсүүдийг авах нь шүү. За тэгээд сүүлийн нэг картыг харчихъя. Сэтгэл хөдлөлөө хянаа. Хэд сэтгэлийн хөдлөлөө шийдвэр гаргах гээд байгаа юм биш үү? Ботсон зүйлээ нэг хиймэрч юм шиг, бэлдэгч юм шиг, нэг хүн хүлээгээд ч байгаа юм шиг, эсвэл түүндээ гомчсон юм шиг. Сэтгэл хөдлөлөө хянана шүү. Тайвнаар зөв шийдвэрт хүрэх хэрэгтэй гэж байна. За ингээд та хэлмээр амжилт хэтэрхий шулуухан тас гэд хэлсэн бол уучлаарай гэхдээ бүгдээрэнд нь хариулт хэрэгтэй байгаа болохоос биш. Ямар сэтгэл судлаач биш тийм ээ. За тэгээд амжилт та бүгдэнд хайртай шүү. Манай Монгол Oracle card-ыг авахыг хүсвэл Instagram хаягаар холбогдоод захиалга өгч болно. За тэгээд баяртай. За group 2-ын маань сайн байцгаана уу? За би тэгэд маань яг одоогийн байдлаар жоохон бүх юм удааширсан юм шиг, хойшлогдоод байгаа юм шиг, нэг байрандаа эргэж тойроод байгаа юм шиг жоохон тиймэрхүү мэдрэмж авч иж магадгүй юм байна. За тэгээд өөрөө чинь болоод бодож байгаа хүнийг чинь холбож байгаа энерги нь тийм жоохон хүлээстэй. Ингээд яг ингээд нэг уучраад уулзъя эсвэл ярий гэж сууглаар энэ тент нэг ажил мэргэжилтэй ч юм уу бодолтой ч юм уу нэг л зүйлд нэг тийм хаагдаад хүлэгдээд байх шиг байна. За тэгээд яг өөрөө тэр хүнийг юу гэж боддог вэ? Өөрөө яаж мэдэрдэг вэ гэд харахаар энэ хүнийг яг ингээд нэг karmic relationship буюу заавал учрах ёстой байсан хүн гэж боддог ч юм уу. За энэ хань гэж боддог ч юм уу. Ямар ч байсан хувь төргөөр уулзсан хүн, учрах ёстой байсан хүн гэдэг байдлаар бодож иж мэдэрч иж магадгүй. За эсвэл ингээд нэг газараа ингээд эргэлдээд байгаа юм шиг байна гэж бодож иж магадгүй. За нөгөө талаасаа болохоор энэ харилцааны талаар юу гэж мэдэрч байгаа вэ гэхээр их тийм сэтгэл хөдлөлттэй, гал дүлтэй, за нэг туршаад үзье, нэг энийг болгох гээд үзье, эхлүүлээд үзье, яриад үзье гэдэг тэр сэтгэл нь бол байгаад байгаа юм биш үү. За тэгээд цаашаага дэлхийн ертөнц ягаад та хоёрыг уулзуулсан бэ? Уулзах шалтгаан юу байсан бэ гэд харахаар хүн нэгт бол юу хүсэн тэрийг авч чадна гэдэг сэтгэлгээ. Хоёрдугаарт
байгаа зүйлдээ сэтгэл ханах хангалуун амьдрал ийм байдаг гэдгийг мэдрүүлэх ч юм уу тэр байдлаар уулзсан байна. Тэгэхээр хангалуун сайхан байгаадаа баярлдаг, талархдаг тэр мэдрэмжийг л хоёр талдаа авч сурах хэрэгтэй юм байх шиг байна. За тэгээд та хоёр маань цаашдаа үргэлжлүүлээд ерөнхийдөө энэ харилцааны эцсийн үр дүн ямар байх вэ гэхээр бол айгүй нааштай харагдсан та хоёр талдаа за хэрвээ ингээд шинэ үерхэл шинэ харилцаанд орохоос айдаг байсан бол эсвэл өмнө нь ингээд эдгэж чадаагүй шарах байсан бол тэр шархаа эдгээдэг ч юм уу айцаа даван туулдаг ч юм уу тийм ээ. Тэгээд сэтгэл зүрхээ зориулахад бэлэн болдог тэр мэдрэмж рүү орох нь байна. За өөрөө болохлээрээ энэ харилцааг яг гоо ингээд өөртөө хол юмыг хийгээл яваад байдаг. Хин хиндээ нэг гай болтгоо хин хиндээ дараа болоод байдгүй. Яг ингээд хоёул өөртөөхөө юмнуудыг хийгээл яваад байдаг тийм хүмүүс байх нь байна. За тэгээд биенийхээ нэгт ачааг суллаж өгдөг байж болно. За эсвэл энэ харилцааны эцэс та хоёр маань альва зүйлийг тууштай байлгах тэр зүйлийг сурдаг гэх юм уу? За тууштай байгаад үзье гэдэг ч юм уу. Альва зүйлийн детальд анхаардаг болдог ч өмнө нь ингээл за яах вэ гэж боддог байсан зүйлс маань одоо болохоор ингээд за энийг гой тууштай хийгээд үзье, энийг ингээд үзье гэдэг байдлаар харах нь байна. За тэгээд өөртөө чинь бол хийх ёстой зүйл буюу яг одоохондоо юу хийж явах ёстой вэ гэхээр хайрлах үедээ хайрлаад өөртөөхөө ажлыг хийх үедээ хийдэг тийм нэгт бол тэнцвэрийн зүйлийг харагдсан. Хоёрдугаарт хитрхи өөрийнхөө сэтгэлийг хаагаад байхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх зүйлсүүдээ илэрхийлэх үед нь илэрхийлээд буцаагаад тэр хүнийг бас сонсдог ч юм уу тийм баланс аюу харагдсан. За тэгээд хэрвээ ингээд нэг юм хэлж чадахгүй болоод байдаг бол зүгээр одоо баг багаар ааж уужхнаар сайхан хэлээд яваад байхад болно. За тэгээд бүгдээрээ зөвлөгөөний карта харъя. За зөвлөгөөний карта. За ерөөсөө айгаад байхгүйгээр гоё томоор сэтгэж, томоор мөрөөдөж, алсыг харж, холыг зорио гэдэг юм. За тэгээд одоо бол тэгээл бидгээд ингээл байдлыг ажиглаад л байх шиг байна л да. Гэхдээ нэг амар огцом шийдвэрт хүрэх биш. Аажуу тайвнаар болоод ер нь байдлаа сайхан ажиглаж байгаараа за ажиглаад сууж явах хэрэгтэй. Гэхдээ илэрхийлэх гэсэн юмнуудаа багаар илэрхийлдэг ч юм уу. За тэгээд бүгдээрээ Монгол Oracle картаасаа зөвлөгөө авъя. За одоо эхэл баг гэсэн хоёр карт гарч ирж байна. Энэ харилцааг эхлүүлэх үү, болох уу, энэ хүнтэй ярих уу, болох уу гэсэн бол одоо багаар өөрийгөө нээгээд багаар өөрийгөө сайхан ойлгуулдаг, тэр хүнийгээ сонсдог эхний алхмуудыг авах цаг нь болсон. За тэгээд хиндээ баг зүгчээд байгаа бол хэлэхгүй нууц байдаг ч юм уу, эсвэл ингээд сэтгэл хөдлөлөө нуугаад ингээд зүгээр шүргээл өнгөрдөг тэр баг зүгчээд байгаа бол одоо багаа тайлах цаг болсон шүү гэж байна. За тэгээд та хэдтэй амжилт. Монгол Oracle картыг авахыг хүсвэл Instagram хаягаар холбогдож ярьж болно. За group 3-ын маань сайн байцгаана уу? За бүгдээрээ одоо байгаа энергийг хараад үзээдгий. За энэ дээр бол уул нь би сая өмнөх хоёр групп дээр нэгийг авч ирсэн. Та хэд маань хоёр гарч ирсэн. За тэгээд одоо нэг жоохон тийм хүлээстэй байгаад байгаа шүү нэг бодолт ч юм уу, нэг сонголтонд ч юм уу шийдвэр гаргаж чадахгүй яг нэг газараа ингээд гацаад үлдчихсэн нэг хүлээстэй байгаа юм шиг санагдчихэж магадгүй. Тэгээд одоо бол нэг жоохон тийм за нэг бол амар ядраад цөхрөөд шийдвэр гаргаж чадахгүй, ойлгохгүй болчоод иж магадгүй. Эсвэл ингээд одоо түр нэг завсарлаад амраад энэ харилцаанаас түр ингээд
алхаад явцсан их ярихгүй байгаа ч юм уу тиймэрхүү юм байж магадгүй. Би урлагийнхаа явцад цайглаа шүү уучлаарай. За та хоёрыг яг одоо холбож байгаа энерги гэх юм бол айгүй их тийм боломж ч юм уу яаж жиргэж болно, энэ яаж ч болно. Тэг ингээд бит хоёр ингээд хамт байсан ч болно, хамт явахгүйсэн ч болно гэдэг юм уу, эсвэл ингээд би бичсэн ч болно, бичгүйсэн ч болно, тэр наашаа бичсэн ч болно, бичгүйсэн амар олон санаатай. За би нэг өөртөө харуулж та хэдтэй. За ингээд энэ хүний хажуугаар ингээд маш олон тийм сонголтууд, боломжууд, эсвэл бодлууд эргэлдээд аллыг нь яг аль бодлыг бодох уу гэдгийг мэддэггүй ч юм уу. Тэний хоёр талдаа л нэг жоохон бүр маш их юм бодцсон. Тэгээ тэр олон бодлуудаас яг нэгийг сонгоод авч чадахгүй ч юм уу. Яг нэг юм ингээ базаад авч чадахгүй л байгаад байгаа шиг байна. За өөрөө болохоор энэ харилцааны туршид яг ямар хөө мэдрэмж авч ийна гэхээр одоо нэг тийм нэг жоохон сонголт хийх гээд байгаа юм уу, эсвэл эхлээд ажлаа бодох уу, энэ хүнийг бодох уу гэдэг ч юм уу, би өөрийгөө бодох уу, энэ хүнийг бодох уу гэдэг ч юм уу гэдэг юм чинлүүр дээр ингээд чинэлтэхтэй адилхан яаж яг ямар сонголт гаргахаа л мэдэхгүй ингээд тэнэгэлсэд яваад байдаг. Энэ харилцаа борих уу, болох уу гэдэг ч юм уу тийм ээ. Нөгөө талдаа болохоор за уучлаарай би үнэхээр үнийг л хэлэх гэж орж ирсэн болохоор үнийг л хэлнэ. Нөгөө талдаа бол энэ харилцаанаас түр завсарлага авъя гэдэг ч юм уу. Түр энийг болий, түр ингээд тайм аут буюу тэ завсарлыг гэдэгтэй адилхан ингээд жоохон алхаад явцсан сэтгэлээрээ ч юм уу бодлороо жоохон холдсон байх шиг байна. За тэгээд дэлхийн ертөнцөөс та хэдэд маань яг ямар сургамж өгөхгүй та хэдийг маань уулзуулсан бэ гэд харахаар тогтвортой амьдрал ямар байхыг харуулахын тулд тогтворгүй амьдрал өгсөн гэх юм уу. Тэгэхээр ойлгогдож байна уу? Одоо ерөөсө тогтворгүй байгаад байгаа шүү дээ. Гэхдээ цаанаас олохлоо та нар тогтвор гэдэг зүйл энээс өөр шүү гэдэг ч юм уу, тогтвор гэдэг зүйлээ ямар байх ёстойг ойлгуулахын тулд эхлээд тогтворгүй амьдралыг харуулж байна гэсэн үг. За эцсийн үр дүнд энэ харилцаа хаашаа явж болох вэ гэхээр шудрах ёс тогтоогдно гэсэн. Тэгэхээр энэ хүн эхлээд алхаад явцсан байгаа бол ямар нэгэн гинтийн өөрчлөлтөөс болоод бид хэд рүү буцаад ирдэг ч юм уу тийм ээ. Тэгээд ирэхээс өмнө айгүй тэгэж төлөвлөдөг, нухацтай боддог. За энэ одоо групп 3-ынтайгаа яаж харьцах уу, яаж ярих уу гэдгийг айгүй төлөвлөж байгаад гинтийн өөрчлөлтөөс болж орж ирж магадгүй. Гэхдээ тэр үед орж ирэхдээ айгүй тийм сэтгэлээрээ юм ойлгоцсон. За энэ хүмүүс байсан юм байна да гэд мэдсэн байдаг ч юм уу тийм ээ. За гэхдээ энэ хугацаанд яг бид хэд өөртөө юу хийх хэрэгтэй болох вэ гэхээр та хэдийг маань одоо яг ажлаа ингээд яхуур нэгээр ажлаа хийгээд хичээлээ хийгээд юу гэдгийг те ингээд өөрийнхөө хөгжилд анхаарад бүтэц зохион байгуулалттай детальд анхаарад ингээд за би өнөөдөр нэг юм хийх ёстой гэх тэрийг хийчихэд за би маргааш юм хийх ёстой тэрийг хийнгээд нэгээр ингээд бүтэц зохион байгуулалт өөрийгөө хөгжүүлээд өөрийнхөө хийх ёстой юмнуудыг хийгээд явж бай гэсэн сануулга өгч байна. За тэгээд бүгдээрээ зөвлөгөөний карт харъя. Зөвлөгөөн дээр бид нэр юу гэж гаргаж ирэх юм бэ? Юун дээр за ер нь юу хийх вэ гэх юм бэ? За групп 3-ын маань зүрхээ сайн сонсороо. Дотоод сэтгэлийн юу гэж зүрхийн юу гэж гэдгийг сайхан сонсороо гэж байна. Хайр бол байгаа. Одоо зүгээр цаг нь биш. За өөрийгөө хөгжүүлэх дээр ч юм уу ажил мэргэжлийн тал дээр ямар нэгэн зүйл хийж байгаа бол эрсдэлтэй алхам хүлээх гээд хийх үү болох уу гэж бодож байвал тэрийг хий, өөрийгөө хөгжүүлээ. Өнгөрснийг болоод яг одоо байгаа зүйлээ түр мартаад явуулчихаа гэж байна. За одоо фокуслох нь no гойжин. За ямар ч байсан мартах хэрэгтэй юм. Толгой дотороо дахин боддог тэр бодлоосоо салах хэрэгтэй. Муухай дурсамж, хатуу үг, шудраг бус байдал гээд аль нь ч байсан одоо мартаад явуулаа гэж байна. Одоохондоо тэр хэсэг юмудаа бүгднийг сайхан мартаад явуулчих.
өөрийнхөө замыг олох хэрэгтэй байна. Яг амьдралд эцсийн зорилгоор алсын хараагаар юу хийж байгаа гэдгийг тодорхойлох байдлаар өдөр тутмын үүрэг хариуцлага, гэрийн ажил, гэр бүл, найз нөхдөд гарах цагаас шалтгаалan өөрийнхөө хүсэл тэмүүлэл зорилгоо хаяа марцсан байдаг шүү. Тиймээс яг одоо суугаад амьдралаас юу хүлээж байгаагаа тодорхойлоорой. Өөрөө чинь алхах зам эндээс тодорно гэж байна. За тэгээ та хэд маань сайхан одоо ер нь өөр дөрөө л анхаарат байх нэр шүү, тийм ээ. Тэгээд энэ харилцааг түр мартаад яг тэгвэл цаа талаасаа сэтгэлээрээ ч юм уу бодлороо аль хэдийн жоохон алхаад явцсан байж магадгүй. Тэсвэр хатуужил шаарднаа. Тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй байх шүү гэж байна. Даваад л гарах хэрэгтэй. Сэтгэлийн хүчээ хурцлж хийх ёстой зүйлээ цаг тухайд нь бүрэн хийгээрэй. Тэвч даваад гараа гэж байна. За үнэхээр групп 3-ын маань бол айгүй хүнд юм хэрэгтэй байлаа. Гэхдээ уншлага нь жоохон ойлгомжтой байсан болов уу гэж бодож байна. Ядчил толгойдоо яах вэ ийх үү гэж бодож байсан зүйлсээс жоохон ч болов юм ойлгож авсан байхаа гэж найдаж байна. За тэгээд Монгол Oracle card буюу саяны бүгдээрийнх нь ашигласан Монгол Oracle card-ыг авахыг хүсвэл Instagram хаягаар харцаад Instagram хаягаар захиалах өгч болно. За тэгээд та бүгдтэй амжилт хайртай шүү. Жоохон хүчтэй байгаарай.